Химийн хичээлийг анхан шатнаас нь эхлүүлэн судлах сургалт 3 дугаар сарын 11-нд эхлэх гэж байна. Та бүхэн минь description хэсэг дэх холбоосоор бүртгүүлнэ үү? Норманлаа. Народ яг үлний цаан байна. Одоо стажигийн тодорч. Оо, үзүрэн гараад ирлээ хардаа. Наран үзүр үйд. Монголд шинийн нэгний нар харж байгаа хүмүүсийг мэдээгээр гаргаж идэг да. Тэрэн шиг Японд далайн эрэг дээр нар харж байгаа хүмүүсээс бас мэдээ авд юм байлээ. За, Японы цагаан сар болж байгаа болохоор хүмүүс бүгдээрээ хийд рүүгээ явж байна. Нилээ их хүнтэй ах шиг байна хийд дотроо. Сайн байцгаана уу бүгдд нь химийн төргий. Өнөөдөр 2025 оны 1 сарын 1 болж байна. За, өнөөдрийнхөө бичлэгийг болохоор Японы цагаан сарын шинийн нэгэн байгаа 1 сарын 1-нд тийм болохоор Японы цагаан сарын талаар бичлэг хийж байна. Цагаан сарын шинийн нэгэндээ өглөө эрт босоод далайн хөвөн дээр очиж нар хардаг. Тэрнийхээ дараагаар бүгдээрээ хамтдаа гэр бүлээрээ цайгаа угаад тэрнийхээ дараа хийц дээр ирж мөрөгдөг байгаа. За тэгээд энэ удаад хийц дээр ирж мөрөгдөх хэсгээс нь бичлэгээ үргэлжлүүлж байна. Манай найзууд Монголоос ирчихсэн байгаа. Тэгээ бид нар өнөөдөр хамтдаа Японы цагаан сарыг тэмдэглэж байгаа. Тэгээд бичлэгээ эхлүүлэхгээ сая хэдэн минут тэр доор бичлэгээ эхлүүлэх хооронд манайхан дээшээ гарсан. Тэгсэн чинь одоо ингээ ямар ч одоо орох зайгүй очролчтой юм байна. Одоо манайхан болон тэр дээр шатны хитгэн шатны өмнө байгаа хгүй юу. Тэгээд ингээ очрлоод орох гэсэн чинь бүр битүү зайгүй байна. Манайхан тэр урд харагдаж байна. Манайх ээж рүүгээ зааж ийн гараараа. За, очрлсоор бас хөөрхөн нэлийн дээшээ гараад ирж шүү. За, манай далайн энэ урд очрлж байна. За, өнөөдөр 2025 оны 1 сарын 1-нд хулан бит хоёр Японы Синдай хотод аяллаар ирсэн байна. Тэгээд өнөөдөр Японд улсад бол цагаан сарын шинийн 1-ний өдөр болж байгаа юм байна. Тэгээд хүмүүс нь сүмдээ ирж залбирч мөрөгдөг юм байна. Одоо бидний ирчихсэн байгаа сүм бол Синдай хотыг хамгаалдаг 4 тийм том сүм байдгийн нэг сүм юм байна. Тэгээд бид дотгошоо орж сүмдээ залбирах гэж байна. За, ингээд хүмүүс очрлцсан байна. Нэлээд очртой доороос баг бид нар очрлоод ингээд 40 минут баг очрлоод 3-1-д нэрсэн байна. Одоо ийшээ баг дахиад 2 цаг очилж орох байх. Тэгээд орж сүмдээ мөрөгчөөд гарч ирцгээе. Зарим хүмүүс нь үндэсний хувцас кимоногоо өмсөд иржээ. За
нөгөө мөр залбирахтаа зоос хийдэг. Зоосоо битчихлээ. За дөнгөж сая хийдтэй залбирчихлаа. Ясчаагийн дагуу. За хүмүүс одоо дараагийн хүмүүс нь залбирж байна. Өнгөрсөн жил залбирахтаа болохоор ингээл өөрсдийгөө бодоод залбирч исэн бол энэ жил баг японочууд энэ цагаан сараараа тайван байгаасаа гэж залбирлаа. Өнгөрсөн жилийн цагаан сараар одоо 1 сарын 1-нд гэсэн үг шүү дээ. Японочууд нэлээд гонигтай байсан байгаа. 1 сарын 1-нд нь маш том газар хөдлөлт болоод нэлээд олон хот хохирол амссан. 1 сарын 2-нд нь тэр газар хөдлөлт болсон газар руу хүмүүс явж байгаад онцгой байдлын онгоцсон энгийн одоо иргэдийн онгоцтой мөргөлдөөд иргэдийн зөрчил тээврийн онгоц бол зүгээр өнгөрсөн боловч онцгой байдлын онгоцсон дотор байсан 6 билүү 7 хүн насарсан гэд мэдээгээр нэлээ явсан байгаа. Тэгээд тэр үед бол нэлээ гонигтай байсан. Ер нь ус даяараа их тийм чимээгүй юм шиг мэдээ болгоноор тэгээд тийм зүйл гараад ер нь л нэлээ гонигтай байсан. Энэ жил бол шаал ондоо гой баяр хөөрөөр дүүрэн цагаан сар алж байна. Ногоонсод иржээ. Суума дээр хүмүүс ингээд нэг алгаа тавьчихсан та тэрэн шиг залбиртаа алгаа тавьчихсан юм байна. За зоосоо игээ залбираад хонх дамраад угаргаад за тэгээ алгаа ташаад залбирлаа үйлдээ. За тэгээд маш явд юм байна. Химийн хичээлийг анхан шатнаас нь эхлүүлэн судлах сургалт 3 дугаар сарын 11-нд эхлэх гэж байна. Та бүхэн минь description хэсэг дэх холбоосоор бүртгүүлнэ үү? За эхлээд зоосоо хийлээ, дараа нь мөрөглөө. За одоо хонх дамхраа дуургаж байна. Нилээн удаа дуургах юм байна. Дахиж мөргөөд мөргөх хоорондоо залбираад за тэгээ алгаа ингээ 3 удаа ташдаг юм байна. 2-3 удаа. Зарим хүмүүс нь болохоор яг манай монголчууд ч ингээ холоос залбирчд юм байна. Энэ хэсэгт очрлоод японочдын өөрсдийнх нь шүтдэг энэ цүнхний осор идэм бэлээ. Янз бүрийн юмд зүүчдэг сахиус гэх юм уу? Сахиусаа эндээс худалдаж авд юм байна. За тэгээд энэ хэсгүүдээс ингээ арц сахиус өөр янз бүрийн одоо шашны зан үйлтэй холбоотой зүйлсээ худалдаж аваад нэг олон хүмүүс байгаа болохоор ингээ зэрэг олон цонхон дээр очрлоод авчирдаг юм байна. За тэгээ тэр хэсэгт болохоор ингээд авчирсан өргөлөө байршуулад өргөлөө байршуулдаг юм болов уу гэж бодож юм. Бас яг сайн мэдэхгүй. Өнгөрсөн жил бас тэр хэсэгт хүмүүс ч ингээд залбираад юм тавиадсан болохоор өргөлөө байршуулдаг юм болов уу гэж бодсон. За тэгээ энэ хэсэгт ингээд хүслээ бичээд энд нэг хүүхд хүслээ ингээд өлгөж гинэ. Ирэх ондоо сайн сайхан байх болтугай гэд хүслээ бичдэг юм байна лээ. За энэ хэсгээр ч гэсэн хүмүүс ингээд бүтээлч байдлаар гой зураг зураад хүслээ бичээд авчирч өлгдөг юм болов уу гэж зүгээр бодсон. Яг нарийн сайн бол ёс заншлыг мэдэхгүй байна. За хүмүүс гэртээ бэлдэж ирсэн ийм хүслээ энэ дээр ингээд өлгөж гинэ. Одоо загтал бичээд тэр загтлаа энд ингээд үлгдэг юм байна. За тийм байна. Уншиж үзлээ. Энд яа харахгүй хүмүүс хүслээ бичсэн байна. За энд нэг хүн болохоор PhD-ийн хөтөлбөрт. За энэ хэсэгт бүгдээрээ хүмүүс ямар хүсэл бичсэнийг нь уншиж сонирхож үзцгээе.
Энэ хүн болохоор хамрагдахыг хүсэж буй PhD-гийн хөтөлбөртөө хамрагдана гэж найдаж байна. Мөн Миура хүний нэр юм шиг байна. Кай Тэжерентнийх нь нэр байх. Хоёртой үүрт хамт байхыг хүсэж байна. Энэ жил илүү баян болно гэж найдаж байна. PhD-гээр элсхийг хүсэж буй сургууль маань Harvard их сургууль, Stanford, Yale, Brownie их сургууль шүү гэд хүслээ маш тодорхой бичжээ. Дараагийн хүн нь Синдай ахлах сургуульд чамайгаа тэнцэж чаднаа гэж найдаж байна. Заавал тэнцээрээ гэсэн байна. Дараагийн өөр нэг хүн нь та бүхэн ирэх ондоо одооных шиг эрүүл сарвал байж үргэлжлүүлэн хичээнгүй л ажиллах болтугай гэжээ. За өөр нэг хүн дөнгөс сая хүслээ бичсэн тэмдэглэлээ энд өлгчлөө. За ингээ хүмүүс бүгд хүслээ бичээд байршуулж байна. За хамгаалтын сахиусыг болохоор тэндээсээ худалдаж аваад бас хүсэл бичдэг цаас болон самбарыг бас тэндээс худалдаж авд юм байна. За одоо бууцгаая. За ингээ дээр гараад залбираад зоосоо өргөөд за тэгээд шинэ оныхоо залбирлыг үйлдчихэд одоо ингээд буудаг юм байна. Энэ хэсгээрээ бууж гин. За хүмүүс болохоор энэ хэсэгт очрлоод орж гинэ. Харин энэ болохоор буух хэсэг нь. Энэ үзүүлэн болгоод хаяа нээдэг юм бэлээ. Энэ хийд бид нэр зөндөө гарлахаар ирж исэн. Тэгээд энэ хаалгыг болохоор хаяа нээдэг. Энэ болохоор маш түүхэн дурсгалт эзэн хааны сүхт тэрэг болов. За яг эзэн хааны хэсгийг бас сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн юм сүхт тэрэг бөмбөр байна. Хингэрэг байна. Сүмнийг хотын төвд байрладаг. Ерөнхийдөө Диншоны галтерины буудлын ойролцоо байдаг. Энэ хийдийн эргэн тойронд байгаа мод байгаль нь болохоор яг тэр чигтээ хадгалагдана үлдсэн байдаг юм байна. Зоос өргөдөг болохоор зоосоо гаргах ээ. Өргөдөг зоосоо гаргаж байна. За энэ хэсэгт зоосоо хийгээд өргөлөө өргөсний дараагаар залбираад Бурхандаа мөрөгдөг юм байна. За залбирч Бурхандаа мөрөгсний дараагаар хийдийнхаа үүд хэсэгт ирээд янз бүрийн гаргасан шүл, хоол, унд, чихэр жимснээс авч иддэг юм байна. Энэ удаагийн бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Японы Йоза баншина